Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэр бүлийн радиотой хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ цагийн мэнд хүргэе. Гэр бүлийн радио 104.5-ийн маань сэтгэл зүйн боловсрал олгох амьдралын хүчийг шууд нэвтрүүлгийн маань энэ намрын цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студид сэтгэл судлаач Баясаа, за модератораар гэр бүл судлаач хөтлөгч Цоомоо, за өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочноор одоо нэг эрхэм хүрэлцэн байна. Тэгээ манай гэр бүлийн радиог сонсдог хамт байдаг сонсогчдын маань хувьд бол маш сайн мэднэ. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань бас нэгэн одоо хөтлөгчөөр ажиллаж исэн бүсгүй байна. Тэгээд хэл шинжлэлийн магистр, англи солонгос хэлний орчуулагч, архитектор, за бүр 20 гаруй номыг бол орчуулж монголчуудын одоо оюун санаанд одоо бэлэг болгоо өгсөн 10 гаруй номын редактораар ажилласан Жавзаа маань хүрэлцэн ирсэн байна. Жавзаадаа энэ өдрийн мэнд хүргэе. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Ирээгүй зөндөө утсан байна. Тэгээ өнөөдөр амьдралын хүчийг сэтгэл зүйн боловсрал олгох нэвтрүүлгээр яагаад Жавзаа орж байгаа юм бэ гэдэг нь сонин тийм ээ. Яагаад вэ гэх юм бол сайн хэлзааг, сайн одоо үдэлт гээд Лиза Теркорст Америкийн одоо алдарт зохиолч, тий бестселлер номын зохиолч. За маш олон номыг бас өөрөө зохиож тийм ээ бичиж гаргасан зохиолчийн маань ном саяхан бас монгол хүмүүсийн маань гар дээр атсан. Тэгээд энэ сайн хэлзааг гэж ярих юм бол ер нь миний эрх хаан дуусаад чиний эрх хаанаас эхлэх ёстой юм бэ гэдэг энэ онцгой зүйлийг ярина. Тэгээд Лиза Теркорстийн өөрийнх нь ном яг амьдралаас нь сэтвэлсэн гайхалтай ном байгаа. Эрхэм сонсогчдаа амьдралын хүчийг нэвтрүүлгийг гэр бүлийн радио 104.5, 84.5 гэсэн долгионоор хүлээн авч сонсохоос гадна гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсыг дагаад лайв тагаар дүрстэйгээр бас үзэж сонсож хамт байгаарай. Өнөөдөр 15 цаг 5 минутаас 45 минут хүртэл амьдралын хүчийг нэвтрүүлэг маань танд хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж бидэнтэй хамтран ажиллах боломжтой. 88 66 104 5 дугаарын утас маркетингийн маань утас нээлттэй. Харин 9986 104 5 дугаарын утсаар яг одоо бид хоёртай хамтран одоо сайн хэлзаагийн талаар ярихад одоо цаг маань, минут маань бас нээлттэй болсон байгаа гэсэн үг шүү. За тэгээд сайн хэл хязгаар гэдэг энэ ном тий сайн хэл заа гэдэг энэ ном гэсэн байна. Энэ номын талаар эхлээд товчхон танилцуулаад тэгээд хоёулаа цаашаага хэл заагийг сайхан ярилцъя. За тийм. За би өстө эфир дээрээ өстө утсан байна. Тэгээд эфир дээр бас баясаагчтай гэсэн чинь уулзсан чинь гоё байна. Тэгээд яг шинэ номтойгоо ирсэн, сая танилцуулсан. Тэгээд сайн хэлзааг, сайн үдэлтгээд энэ ном маань яг зохиолч маань өөрөө яг юм харилцааны нэлийн хүнд асуудлыг туулж явж байхдаа өөрийнхөө олж мэдсэн тий. Яа онцгойлоод яг гэсэн сайн хэлзаагийн талаар, онцгойлоод үдэлтийн талаар олж мэдсэн зүйлсээ мэрэгүү ухаанаа тий багцлаад өөрийнхөө амьдралыг бас маш гоё нээлттэй тий хуваалцсан байгаа. Тэгээд яг бичсэн ном. Тэгээд амьдралаа маш их нээлттэй бичсэн учраас нөгөө талаасаа яг ийм юмн дундуур туулж байгаа те эмэгтэйчүүдэд маш их түшигтэй санагдсан те зөвхөн нэг онл байдаг штэ тэр читэг чи ингээгээ заасан бол бас гэж хүн боддог бол би ингэсэн юм те чамтай би хамт номын туршид зохиогч маань дандаа яг ингээд яг надад хандж байгаа юм шиг бичсэн айгуу гойсон те би ч гэсэн чиний хажууд байгаа шүү те бодгсон бол өөдөөс чинь хараа суухсан гээл те тэгэхээр яг нэг юм хүнд үедээ хамт явхад бас их хантай ном байлаа. Тэгээд миний хувьд бас өөр хэлзаагийн асуудлаас болоод бас яг энэ зохиогчгүй биш юм ахэд бас жоохон наагуурн тэгтээ жоох юм тууллаа. Тэр үед маш их хантай байсан яг би энэ номоо яг миний амьдралын яг нэгэн цаг үеийн те аанд нөхөр найд зөвлөгч туслах гэж яг нэрлэх айгу дуртай байгаа. Яг энэ сэтгэлээрээ бас яг хөвчүүлсэн. Тэгээд Жавзаагийн маань хэлэнгүүт надад тэгж бодогдсон. Монгол хүмүүс ер нь хэл зааг гэдэг зүйл дээр их дотоод олмог юм шиг санагддаг. Ягаад тэгэхээр нөгөө бөөрөнкий гэртээ би нэгээ хараад нийтээрэл одоо бүхэл зүйлийг ингээл хараал үзэл те гэл амьдэрдэг. Тэнгүүд ингээл энэ хүний төлөө одоо хин нэгэн гэр бүл болол залуу хүн хоёр хос гэр бүл болонгууд л бараг л тий өөрсдийнхөө амьдралын бүхэл зүйлийг авч наагаал ингүүл л зөв штэ гэж ингэж амьдрах гэдэг тий. Тэгэл ингээл бодохоор ер нь
одоо хил зааг гэдэг зүйлийг те бид нар бас юу гэж бодохын нэг талдаа би энэ хүнтэй хил зааг тавьж гин. Тэгээ хил зааг тавьж байгаа учраас би энэ хүнтэй харилцахгүй. Энэ хүнд дургу болно те. Энэ хүнийг би үзэн ядна. Энэ хүнийг амьдралаасаа арчина гэдэг ч юм уу. Нэг ийм байдлаар бас нөгөө талдаа бас монголчууд яг ингэж бас хандах гад байдаг. Тэгвэл яг энэ эрүүл хил зааг гэдгийг болохоор бид нар одоо бусдыг амьдралаасаа түлхэх тухай биш юм аа. Харин тэр хүнийг хэнийг ойртуулах уу, юуг ойртуулахгүй байх уу те, хинтээ ямар хил заагтай байх уу, яах уу, юуг зөвшөөрөх үү, юуг зөвшөөрөхгүй вэ. Энэ нь нөгөө сайн үдэлт юм а гэдэг энэ нэг гол агуулга байгаа юм шиг санагдаад байгаа. Тий. Энэ дэр манай Жавзаагийн манай хувьд ант нөхөр нь найз нь те зөвлөгч нь байсан номноос бас яг хил зааг гэдгийг тайлбарлаж өгвөл. Хил зааг таныхаг зөвлөдөө монголчууд ч нэг маш их гоё юм хөвчлөөтэй та муудам газар амьдсан тий. Тэгэл би тэнд хүснээрээ дуулж болох юм те хүснээрээ авирлаж болох одоо тийм ээ. Тэглээгээд би хэний ч хил заглооныг орчихгүй те саахтал нэлээ хол байгаа шүү дээ тийм шүү дээ. Тэгэл одоо ингээд хотчхоор бид нар чи ингээд хаалганы гадна гарахтал ингээд өөр те өөр хүний эзэмшлээ яваад орч нийт эзэмшлээ яваад орчтой гэдэг утгаараа. Тэгэхээр нөгөө сайн мэдгүй юмнаас хүн бас айгаад идэм шиг. За хил жоохон микрофон ойртуулчих уу? За жоохон татчих. За тэнгууд нөгөө хил зааг те тэнгууд ань чих буруу юм байна амар юм хязгаарлах гэдэг юм байна те хил зааг хил хязгаарлахын гутал те ань чинь хязгаарлах юм байна цагдах юм байна хорих юм байна гэж бодцоод идэг те гэтэл үнэндээ энэ номноос ойлгосноор айгу амархан тайлбарлсан байсан байхгүй юу одоо чи нэг яг айлын хаалга шиг те одоо хаалга яах гэж байгаад байгаа юм те би өөрөө хаалга цэлэтэнд дэлгэчээл те дуртай нь орж ирэл миний гэрээс дуртай юм аваагаар явсан чинь ямар өөдгүү хүн бэ гэж бодоод байгаа юм шиг тийм тэгэл чимээгөө харсачаал ямар сонир хүн бэ манай гэрээс юм аваа явчлаа гэж бодоод иж болохгүй шиг те тэр хаалга гол энэ хаалга би хааж болох юм байна те тэндээ дурам тавиад хүн ирэх юм бол харна штэ те сайн хүн бол оруулчих юм уу бол оруулахгүй гэд те яг л энэ шиг зүгээр айгүй юм амархан ойлголт байгаа байхгүй те яг бидний байшинд те эд хөрөнгөний маань одоо ингээд тэнийг оруулах гарахгүй шидэг хаалга байгаа шиг зүрх сэтгэлийн маань хаалга нь хил зааг юм байна те энэгээрээ би хэнийг оруулахын хэнийг оруулахгүй юм те би бас юу гаргахын гэдгээ шийддэг юм байна гэдгээ энэ номноос бас дахин давтаж ойлгож авсан те хоёлаа тэгвэл одоо яг сонсогчдтой за миний микрофон юу болов сонсогчдтой нэг юм гоё үгүй сэтэл үгүй л да тий. За одоо юу гэдгийг хил зааг надад нэг хамаагүй би ч дайчгүй сайхан хил зааг тавьчихдаг гэж бодож идэл. Яг энэ номыг уншихаар олон зүйл дээр бас хил заагаа ингээ буруу ойлгож ирсэн юм байна тий. Эсвэл олон зүйл дээр би хил заагаа за яах вэ гэдэг ингээд нэг юм зөөллөд тэр хүний төлөө ч юм уу ингэж бодоод өөрийнхөө хил заагийг орхиж ирсэн юм байна гэдгийг бол ингээд энэ номыг яг ингээд бүтэн уншиж хахад бодож байгаа байхгүй. Би бол одоо 99 дэх утсан дээр явж байгаа. Их урт ном байгаа. Тэгээд бодсон. Тэгэнгүүт яг одоо бидэнтэй хамт байгаа сонсогч та тий бас ингээд бодоод үзээрэй. Та хамгийн сүлд тий хизээ яг өөрөө хүсээгүй, өөрт нь таалагдахгүй байгаа. Өөрөө дургу байгаа зүйл те за яах вэ энэ хүний дургу хүргээд яах вэ эсвэл энэ хүний гомдоогоод яах вэ за эсвэл гэдэг ч юм уу те нэг ийм байдлуудаар за тгий яах вэ тгий хийгээд үгүй гэдэг ч юм уу те өөрөө маш чухал ажилтаа байсан ч гэсэн тэр ажлаа орхиод ямар нэг зүйл хийх одоо юм шаардлага гарч исэн бэ хизээ тэр дургу үедээ за тийм тгий гэдэг асуултыг хариултыг өгч исэн бэ гэдэг дээр нэг юм хідэн кейс хэлье те энэ дээр болохоор надад байгаа нэм зүйл байна за ээжигээ гомдоохгүй тулд за ээж маань гомдчих бах та одоо энэ юмд яваад өгөөч гэж байгаа. Би одоо ажлаа хошин явчих гэл те. Энэ бол маш олон гэр бүлүүдэд тохиолддог те. За нөхөртөөгөө муудалцахгүй тулд за би энэ удаад хилээ хазаад дуугаа өнгөрчээ. Нөхрийн буруу байсан ч гэсэн одоо яах вэ? Муудалцахгүй л байвал гэдэг тэр хил зааг зүйлийг хизээ одоо бас хийсэн бэ. За магадгүй дарагдаа муухай эсвэл муу харагдахгүй тул те өөрийн тань ажил биш байсан ч гэсэн гэл хүчлээл те за гэж исэн бэ. За дараагийнх нь найзаагаа гомдоохгүй тулд те найз чинь чам руу хідэн цаг чамаагүй хідэн цагт чамаагүй залгадаг. Тэгэл ингээл дандаа асуудал бэрхшээлээ ярьдаг. Гомдоохгүй тулд өчнөө олон цаг сонссон бэ. За дараагийнх нь хүүхдээ уйлуулахгүй тулд за маа энэ уцыг ав. Яг үнэ энэ асуултуудыг бас сонсогчдод тавьчих тийм ээ. Тэгээ тийм. Үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн нэрээ би яг энэ дээр ингэсэн юм байна штэ гэж бас бодох бах. Яг үнэ гоё асуултууд байна тийм ээ. Тэгээд дараа нь болохоор юу яадаг те гэд маш тэр зүйлийг хийснийхаа дараа би л хувьдаа гэд энэ жишээнүүдийг ингээ харахтаа дараа нь болохоор ингээ дотроо би өөртөө зөрчилдөөд байдаг байхгүй. Зөрчилдөөд за би тэр үед яагаад ингээ хэлчихээг юм бол яагаад энд ингээ зүгээр л айгуу гоё өвтэйхэн те найзаа эсвэл те хань ижилтэй нөхөр минь ээ эхнэр минь ээ те энэ ч надад таалагдахгүй байна. Миний энэ зүйлийг чи ингэчлээ гэж хэлж чадахгүй байгаа юм болоо. Тэг яагаад би гэл ингээл айгуух ингээл дотроо бачуурал бачимдаал тэгсэрнэ гаргаж чадахгүй байгаад идэг штэ.
Сүүлдээ хамгийн хэцүү нь тэр байдлаасаа болоод би нөгөө хүндээ дургу болоод байдаг аахгүй хамгийн хэцүү тий. Тэр хүн намайг тийм эвгүй байдал ч юм уу хэцүү байдалд орж байгааг мдээгүй байж болно шүү дээ тий. Тэгтэл нь би ингээд л өөрөө гаднаа за гэдэг нэгээд байдаг. Нөгөө хүн байна намайг туртаалаагаан байх, боломжтойлагаан байх, чадчихлагаан байх гэж бодоод яваад исэн. Тэгтэл би нөгөө хүний дургу болцсон тий. Тэгээ хамгийн гол нь энэ чинь ингээд давтагдахаар энэ номд айгүй их нэг үг гараад байгаа шүү тий. Хэм маяг бүр болчихсон тий байнга давтагддаг. Ийм болчихсон байвал эргээд би нөгөө хүндээ дургу болчдөг. Тэр нь айгүй харамсалтай тий. Эндээсээ болоод бид тэр харилцаа эвдрэх гээд идэг. Тийм тэгэхээр сайн хэл цаг маань эндээс л хамгаалаад байгаа гэсэн үг тий. Хэрвээ нөгөө найз маань сайн хүн байх юм бол тий одоо миний асуудлыг ойлгоод сонсож чадаад хөл нийлүүлж чадахгүй юм байвал бид тэр энэ асуудлыг эртгээ яриа зохицуулаа шийдэх боломж байсараа л ингээ айгүй олон жил явцдаг тий. Тэгээд би гомцоор гад найзаасаа ингээ зүгтаачдаг тий. Тэгтэл сүүлд нь ингээ нэг зориг гаргаа ярьсан чи хүүе чи тэгээ 5 жилийн өмнө хэлэхгүй яасан ингээ тий. Тэгвэл инээдтэй шүү дээ тий. Тийм тэгэхээр эртгэн яриад тий. Одоо хилцаа гэдэг маань ер нь л би яг юуг хүлээн зөвшөөрөх юуг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ л өөртөө одоо тодорхойлох тухай тий. Тэгээд энэндээ зөрчлөөд байх юм бол энийгээ би маш ийдгээр тий маш тайван тогтун байх та элдв нөгөө хүнд өгөхөр гэлэхгүйгээр одоо яг тухай асуудал шүү дээ тий хоорондоо ярилцаж ойлголцож чадах тухай асуудал байгаа тий. За амьдралын хүчийг нэвтрүүлэг маань сэтгэл зүйн боловсрал олгох нэвтрүүлэг байгаа. Тэгээд мэдээж өнөөдөр бол сайн хилцаагийн талаар бүр яг ингээд бодтой тий өөрийнхөө амьдралын туулсан бүхнийг бичсэн одоо Лиза Теркурстийн сайн хилцааг сайн үдэлт гэдэг ном маань орчуулагдаад монголчуудын гар дээр ирсэн байгаа. Тэгээд энэ номын талаар энэ номон дээр тий сэтгэл энэ зохиолч маань ямар амьдралыг туулсан эргээд яг туулахтаа болохоор зүгээр өөрөө даван туулаад өөрийнхөө тэр алдаа оноог бичсэн биш. Мэргэжлийн сэтгэл судлаачаар хөтжлүүлээд тий амьдралдаа тэр болгоныг ингэж бий болгосон тэр нэгэн эрхмийн одоо амьдралын туршлага болсон номыг одоо хүргэж байгаамаа. Тэгээд хамгийн ихний энэ оршил хэсэг дээр байсан зүйл маш чухал санагдсан. Харилцаа гэдэг амьд зүйл учраас яг уушгинд ингээд амьсгал ороод гараад тий байдаг шиг нэг хоромд гүн гүнзгий холбооныхаа ачаар тэлж томроод нөгөө хоромд октоос одоо үл ойлголцох байдал орж хатаж хорчийдгөө гэж тий. Харилцаа гэдэг ийм зүйл байх нь. Тэгээд харилцаа гэдэг маань гайхалтай бас хайраарч цөхрлөөр дүүрэн бас одоо түгшүүр шаналл хийгээд хин нэгэн одоо нэгэн дээр сэтгэлтэй очихдоо очдог бүх зүйлсийн маань агуулсан баялаг тийм байдал юм аа гэд тэ. Тэгтээ хайрлаж хайрлуулна гэдэг бол миний мэдих хамгийн аюулгүй мэдрэмжинд үлгийдүүлэхийг хэлнэ гэдэг байгаа. Айгуу гоё хэлсэн. Харин тийм яг энэ дээр ингээд харин өвтгөлнө гэдэг бол миний мэдих хамгийн аимшигтай мэдрэмжид нэц даруулгыг хэлнэ гэдэг байгаа. Одоо хэл хязгааргүй байдал гэдэг маань энэ хоёр дахь нь байгаа дээ шүү дээ. Гэтэл бид нар болохоор хайртай юм чин дээ, хайртай юм чин. За яг хөө нэгэн тал бий болох за амьдрал юм да тий. За эсвэл за энэ айц маань надаас өөр юм да. Өөр учраас ийм л зан гаргаад байгаа х та. Яг хөө би ойлгохоос гэд ингэ яваад идэг. Сэтгэлийг бодож юм. Сэтгэлийг бол миний бүр өөрөө хагаад нэг сэтгэл бодсон. Бусдын сэтгэлийг бодоод өөрийгөө хайчиж гин гэсэн үг. Тэгвэл хэл хязгааргүй хүн яаж харагддаг талаар энэ ном дээр хэрхэн яаж болгосон байгаа вэ? Яг үнэ тийм. Тэгэхээр нөгөө өөрийнхөө сэтгэлийг бодохгүй байна гэдэг нь өөрөө асар хохиролтой юм а гэдгийг намдар дахин хэлээд байгаа шүү тий. Тэгэд энэ дээр яг би нөгөө нэгдүгээр бүлгийн нэгдүгээр өгүүлбэр гэ тий. Энийг их л ярьж байна гэдэг. Тий энэ үг маань ягаад миний тийм онцгой их хамгийн удаан магадгүй орчуулсан өгүүлбэр байгаа х тий. Яг ингээд номоо орчуулаад тэгсэн чинь нэгдүгээр бүлгийн нэгдүгээр өгүүлбэр гэж байдаг тий. Тэгээд айгу хүнд өгүүлбэр байсан. Тэгээд ээж маань нөгөө хэл уран зохиолын багш байхгүй 10 жилд багшлаад тэтгэврт гарсан. Тэгэл байж байгаа л ээж лугааны хөлбөр явуулдаг тий. Энэ яаж ийн гээл тий. Тийм яаж ийн гээ тий. Яг нөгөө Монгол хүнд яаж хүрэх үү гэдэг дээр айгу их бодсон. Тэгээд хамгийн сүүлийн хөлбөр маань сэтгэлийг нь байнга сэмлэж байж итгэлийг нь олно гэж үгүй гэдэг. Тийм. Тэгэхээр сэтгэлийг нь байнга сэмлэнэ гэдэг дээр энэ дахиад нөгөө хэл заг гэдээ гарахаар энэ хүн надад нэг л удаа үгүй хэлэнгуут нь би ингээл ойрлол уурлалах юм уу те. Тийм биш. Энд чинь яг ингээд байнга те давтагдж байгаа хэм маягийн тухай байгаа те. Тэгэхээр энэ хүн нөгөө миний сэтгэл рүү ингээд байнга дайраад авах үед хин нэгэн тийм ээ тодорхой нэг хүн те. Энийг л би ингээ хүлээн зөвшөөрөөд авах юм бол миний сэтгэл гэдэг өрхтөн байхгүй болно тий. Тэгэхээр энэ сэтгэл гэдэг өрхтэн чинь сэмэрсээр гад байхгүй болчих юм бол өөргөө гүйцэтгэж чадхаа болно. Тэгэхээр энэ сэтгэлээ хамгаалаач гэдэг тэр энэ ном маань маш их төлөв өргөлт өгч маш их ярьсан байгаа тий. Тийм. Тэгээд сэтгэлийн нэрээ банк сэмлээл ах юм бол хинээч бүр хизээч итгэл ямар ч итгэлийг олох
ямар ч боломжгүй шүү дээ тий. Тэгээд энэний нэгдүгээр бүлгийн маань том гарчиг гэх юм бол та галзуу биш ээ. Та тэднийг хайрлаж болно тий. Харин өөрчилж чадахгүй гэдэг үг байгаа. Тэгээд энэ өөрчилж чадахгүй гэдэгт маш их юм багтдаг. Хил хязгаар дотор бол маш их зүйл багтдаг тий. Бид нар ингээд за бүр тэр тусмаа өнөөдөр ингээд хоёр эмэгтэй хүн яриа сууж байгаагийн хувьд эмэгтэйчүүд гэр бүл болохтаа за энэ нөхөрт нэг ийм алдаа дутагдал байгаа. Гэхдээ энэ нөхрийн алдаа дутагдлыг яг би авж байгаа цаахан засаж залруулад тий өөрчлөөд яг тийм үгээд чаднаа гэдэг тий. Тийм өвч байдаг. Тэгээд нөгөө ангаргаас савраас дээр ч гэсэн яг энэ гардаг штэ. Эмэгтэйчүүд засан залруулагч гэж тий. Тэгэл ингээд бодох юм бол эмэгтэйчүүд бид нар за эрэгтэйчүүд ч байсан ер нь тэгээд тэгдэг штэ эхнэрээ яачингууд чи айгүйх өөрчлөгдчихлөө гэдэг ч юм уу те би чамайг ингэж өөрчлөмөр байна ингэж одоо те чи миний хүснээр ийм байгаасаа гэж бодож байна гэл маш их тэгдэг штэ тэгээд энэ харилцаан дээр байгаад байгаа зүйл гэтэл одоо яаж ч бодсон бид нар өөрчилж чадахгүй харин тэр хүн би ингээд буруу үйлдэл гаргаад байгаа юм байна би энэ хүний хил заагийг нэвтрээд байгаа юм байна те энэ хүний хил зааг руу би довтлоод байгаа юм байна гэдгийг ойлгохгүй байгаа штэ яг үнэ тийм. Энээр сэтгэл судлаач маань бас тий ямар зөвлөмжийг манай Лизад өгсөн бол за тэгэхээр энэ дээр болохоор яг нөгөө энэ номтой холбоотойгоор болохоор би яг нөгөө саний нөгөө хаалганы жишээ л гадаг хаалга цанхны жишээ надад бүр айгүй их юм ойлгомжтой санагдаад байсан тий одоо ингээд нэг энэ маань байш үүсэх гээд явж итэл Мочин байшин худалдаад авах гэсэн чинь тэр байшны кондишныг нунтраад айгүй удаан байлгаснаас болоод нөгөө байшин маш их халаад одоо мөөг өнцөлтөөтэй элдв юм болцсон байсан гэд. Тэгэхээр нөгөө цонхны үүрэг маань ингээд те мөөг гаргаад сайныг оруулж авах үүрэгтэй. Гэхдээ энэ дээр бид нар шүүлтүр тавих хэрэгтэй гэд те. Тийм байсан. Тэгээд нөгөө бие л өөрөө сэтгэлээ хамгаалахгүй бол хүмүүний сэтгэлийг хамгаалахгүй тэгсэн хэрнээ тухайн хүний сэтгэлийг хамгаалах үүрэг тэр хүнд маань бас өөрт нь байгаа гэдгийг дахин сануулад байгаа байхгүй тий. Тэгэхээр бид яг таны хэлдгээр бид нар тий өөрийнхөө сэтгэлийг ачаад нөгөө хүнийхээ сэтгэлийг засгаал, залруулахгаал тий. Нэг бол хайрлж гин, хамгаалж гин гэж яваад идэх тий. Гэтэл тэр үүрэг тухайн хүндээ байгаа юм а тий. Харин миний үүрэг бол өөрийнхөө сэтгэлийг хамгаалахад өөрийгөө өөрчлөхөд байгаамаа гэд тий. Тий. За энэ дээр чухал санагдсан. Маш чухал бүр. Дараагийнх нь болохоор нөгөө нэвтрэх хэрэг. Тэгвэл би өөрийнхөө сэтгэлийг би мэдээ л да тий. За миний сэтгэл рүү одоо магадгүй ус цацхыг би зөвшөөрвөл хин ч ус цацна. Одоо миний одоо орон зай руу хин нэгэн одоо дайрч тавлахыг би зөвшөөрвөл нөгөө хаалга уудаг маань дэлгээтэй монголчууд нүүдэлчин монголчууд үүд нь үргэлж онгорхойл гэдэг. Гэтэл тэр чинь тийм хүмүүс байгаа тий. Гэтэл тэр чинь бас ингээл хэл хязгаартай байх хэрэгтэй гэл бас тэр үед л бас ярьдаг л байсан тий. Тэгэхээр яг тэрэн шиг нөгөө одоо бид нар бол ингээд юмаа маш сайн хамгаалдаг болсон шүү дээ. Цааж, цуурга, камер одоо бүхэл зөвлөлтэй. За одоо наадхан л би өөрийнхөө фэйсбુક руу орохын тулд би нэвтрэх хэрэгтэй байгаа шүү дээ тий. Би өөрийнхөө утсыг нээхийн тулд ямар ч кодгүй байсан намайг жавзаа чи ашиглаарай, цоомод чи ашиглаарай гэх юм бол хэн ч ашиглана тий. Миний кодыг би мэдж байгаа. Тэгэхээр тэр нэвтрэх эрх гэдэг зүйлийг бид нар тэгвэл ингээд өөрийн болгож эзэмшье. Энэ нь ингээд миний сэтгэлийн тий сэтгэл зүрх рүү маань хин нэг нэвтрэхэд хин нэгэн одоо аюул авчрахад тэр кодыг маань мэдэх ёстой хүн нь мэднэ мэдэх ёсгүй нь мэдэхгүй байх ёстой гэдэг энэ зүйлийг тавьсан байгаа шүү дээ. Нэвтрэх эрхийн талаар зохиолч маань маш гоё ингээд яг өнөөгийн хүмүүс зориулсан хүн болгон л одоо өөрийн гэсэн нууц нэвтрэх хэрэгтэй байдаг шиг гаргацсан байгаад байгаа. Энэ талаар тий энэ нэвтрэх эрхийг би бүр уншичаад хөөх гэж яг бодож байсан. Яал тэр нөгөө яг саний хэлдэг шиг ингээ хин ч ойлгохоор амархан хэлсэн тий. Одоо та чи ингээ дуцсандаа түгжээтэй байгаа үстэй тий. Нэг бол гэрийнхаа хаалгыг түгчээл бид нар ингээл нөгөө дээр өвч ингээл энэ тэд хадгалдаг ш. Гэрийнхаа хаалгыг түгчээл манай гэрийн төлхөр тэнд байгаа шүү гэж бид нар бичиг тавиа явахгүй штэ тий. Яг тэрм шиг та ингээд эд зүйлээ бол ингээд те нүдэнд харагч байгаа мал нэгэд хамгаалаа чадаад байна шүү дээ тий. Угаасаа аягүй сайн чаддсан биш тий. Хүн болгон чадж байгаа тий. Тэгтэл сэтгэлээ хамгаалаад өгөөч чигээ баг гуйгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо нөгөө нэг миний харилцаж байгаа хүн хинбэ гэдгээс баш хэм хамаарат байна шүү дээ. Дэлхийд дээр чи янз бүрийн хүн байгаа тий. Шинэ түрүүний хэлдгээр ингээд би гэрийн хаалгыг онгорхоор өгсөн байвал сайхан сэтгэлтэй хүн тааруул миний хаалгыг хаачин шүү дээ. Өөй найл хаалган голгочихгээд тий. Жоохон сониуч хүн тааруул ороод ингээ өнгөлцөн тий. Жоохон цаашаа сэтгэлтэй хүн байл бас нэг юм аваа гарчих чинь билүү дээ тий. Тэгтэл эсрэгээрээ бүр ингээд цоожлцсон хаалга маань нэвтлээд орё гэдэг хүн ч гэсэн дэлхий дээр байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр яг ийм төрлийн хүмүүс харилцаан дээр ч гэсэн явж идэг тий. Тэгэхээр энэ дээр бид нэг нэвтрэх хэрэгээ маш тодорхой болох хэрэгтэй тий. Хэнийг оруулах юм, хэнийг гаргах юм.
Тэгээ нэвтрэх эрхтэйгээр холбоотойгоор аюу гоё үгээс нөгөө ямар ч эрхийг үүрэг тавьдаг гэ тий. Тэгэхээр би энэ хүнд ингээл за чи манай гэрийг сайхан ашиглаарай, гэртэй гам шиг байгаарай гэж найзыгээтэй оруулсан чинь нөгөөх маань хамаг юм нэвдэж мэдлээд яваад байл аюу хэцүү шүү дээ тий. Манай нэг найз ярьжсэн байхгүй. Гэт ингээд нэг гадны одоо нөгөө хөдөөнөөс хідэн найзууд нэрсэн чинь нөгөө хүүхдийнх нь хоол молыг хүртэл идээдсэн нөгөө хүүхдийнх нь иддэг юм хүртэл аваад байсан. Тэгээ сүүлдээ аюу тухгүй болсон гэд тий. Тэгэхээр нөгөө нэг яг бид нар эрх гэдэг үг л байгаа бол тий нөгөө талд нь үүрэг гэдэг үг дандаа явдаг юм аа тий. Тэндийг бүр уншиж болох номноосоо тий. За энэ дээр ингэж байгаа юм. Бид 10 дугаар түвшний нэвтрэх эрх олгосон ч тухайн хүмүүс 3 дугаар түвшний хариуцлага үүрэх хүсэлтэй юм уу? Ийм хэмжээний чадамжтай байлаа гэхэд энэ бол асуудлын үндэс мөнөөсөө мөн гэж байгаа юм тий. Энэ бол асуудал мөнөө. Өнгөрсөн хугацаанд би нөгөө хүний илүү хариуцлагатай болохыг хичээж байсан нь миний алдаа байлаа гэж. Би тэр хүнийг хариуцлагаж болох гэдэг шүү дээ тий. Энэ нь алдаа. Тэгээ тэр хүн ингэхээс татгалзуул яахаа мэдгээ болчдөг байв гэж. Тэгэхээр би нөгөө хүнтэйг ажиллаад үр дүн гарах болонгот ингээд гацчдаг тий. Одоо би яах юм гэл тий. Өөрөөсөө ингээд нөгөө хүний төлөг л хандаж ажиллаад байна гэсэн үг тий. Тухайн хүний сонголт шийдвэрийг хянах нь миний хийж чадах зүйл биш ээ. Тиймээс одоо балмагдан суухын оронд өөрч чадах хариуцлагатай нь уялдуулан нэвтрэх эрхийнх нь түвшнийг бууруулдаг болсон. Харин үүнийг бол би хийж чадна. Энэ шийдлийг л хилцаа гэдэг байгаа юм гэж байгаа байхгүй. Аюугаа амархан тий. Хэрвээ тэр хүн манай гэрийг орж ирээ сүйтгээд байгаа бол би тэр хизээч оруулахгүй байна шүү дээ тий. За тэр хүн орж ирээд манайд их аятайхан суугаад надад бүр тустай дэмтэйтэй аятайхан байгаа del би эрхийг нэмэх нь штэ гэ тий. Амархнаар бол яг юм байгаа байхгүй тий. Тэгэхээр миний зүрх сэтгэл хариуцлагагүй хандаад байгаа хүнийг тэнд дураараа ашлаатай хүссэн үгээ надлуу хэлээд хүссэн авираа надлуу гарахыг зөвшөөрөөд байгаа нь би өөрөө байгаа юм бэ гэдгээ ойлгоод энэ хаалгыг хаачч болох юм байна гэдгийг л мэдчихээ гэдэг байгаа тий. Яг үнэ. За тэгээд гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар лайв стримтэйгээр яг одоо хурж байгаа мэдээж гэр бүлийн радио 104.5 84.5 гэсэн хоёр дэлгэн оноор хурж байгаа 9986 1045 гэсэн утас сонсогч таны өмнө нээлттэй харин пэйжээр та үзэж байгаа бол бас асуултуудыг эсвэл яг энэ сайн хилцаагийн талаар та амьдралдаа юу даван тулсан бэ? Магадгүй эсвэл сайн хилцаагийг та хэрхэн яаж маш сайнаар тавьж чаддаг вэ? Энэ талаар бас өөрийнхөө комент сэтгэлдлүүдийг одоо үлдээгээд битээртэй хамтдаа байх боломжтой. Битэрийн хувьд болохоор сайн хилцааг сайн үдэлт гээд Лиза Теркорсти яг өөрийнхөө амьдралыг тулсан мэрэгжлийн сэтгэл зүйчийн одоо хөтөчтэй дагуулсан одоо тэр зөвлөгөөнүүдтэйгээр тулсан энэ номын талаар ярьж байгаа. Номын маань хэл шинжлэлийн магистр англи солонгос хэлний орчуулагч Жавзаа маань орчуулсан байна. За ингээд бодонгууд бид нар тэгвэл гээд маш их хэрэгтэй хүндээ өгч чинь миний ингээд орон зай чөлөөтэй нэвтэр гिचээд маш бага хариуцлага үүрүүлж байна. Тэрийн дагаад хор уршиг гарч байна. Харин тэр хор уршигыг гаргахгүй тулд та тэгвэл тэр эрхээ хязгаарлах нь байна. За 10 гэдэг эрхийг өгсөн бол 10 гэдэг үүрэг хариуцлагатай байх нь харин 6 гэдэг эрх өгчөөд одоо юу гэдгийг те 3 гэдэг одоо үүрэг хариуцлагатай байх юм бол бидний амьдралд хор уршиг ирээд байх нь байна. Гэдгийг бол эхний ээлжинд ингээ ойлгочлаа те. За тэгэнгүүт хүмүүс за тэгвэл аль нь яг ингээд хэл хязгаар гээд аль нь одоо би хяналт гэж ойлгох юм бэ? Тэ нөгөө хүн намайг ингээл тэ хянаал эсвэл нөгөө хүн надад ингээл юм өөрийнхөө л хүсэл мөрөөдөл хүсэл ирмэлзэл өөрийнхоороо байлгах гээд байгааг яаж ойлгох юм бэ гэдээ ингээ харах юм бол ингээ жишээгээр тайлбарлах юм бол яаж тайлбарлаж болох вэ? Одоо Лизагийн маань хувьд энэ дээр бас маш олон гоё кейс жишээнүүд ингэж өгсөн байгаа штэ тий. Окей. Гэхдээ эхлээд би таны асуултанд амар хариулмаар санагдав. За юу гэж хариулмаар байна? Хилцааггүй байсан бэ гэсэн чинь би хилцааггүйсэн бохгүй. Ер нь хүмүүс хилцааггүй юм билээ шүү дээ. Хилцааггүй байсан. Тэгээд яг энэний өмнө хэрвээ уншигчд маань санаж авал сэтгэлийн ана хөөрчлөлтүүд гээд номоо яг гаргаж ирсэн. Тэнд ингээд би бүр яг бүтэн ном миний тухай байх үед аягүй хямарсан. Тэгээд тэрнээс хойш ингээд 23 оноос хойш биш 19 оноос 20 оноос хойш суралцаар яваа гэсэн үг тий. Тэгэхээр хилцаагийн тухай суралцах нь бидэрт аягүй чухал байдаг гэдгийг бас ойлгоод байгаа. Тийм тэгээд энэ номноос бас тэрнийг сурж байгаагаа тэрнийг бас хэлмээр байсан. За хэлүүлээ тэгвэл өөрөө өөртөө асуулт тавиад хариулчих. За баярлалаа. Тийм хилцааггүй байдлаасаа болоо. Тийм миний хувьд болохоор бусдын сэтгэлийг бодож ийн гэдэг яг тэр ийм нэг нэм гайхамсах хүүхтэй тий. Тэгэл бусдын сэтгэлийг бодоо явдаг байсан. Тэгэхээр үүрэг болон нөгөө хариуцлагыг хяналтыг ялгахтаа бид нар заримдаа бодог шүү. Энийг хэл цаагийн нэвтрүүлэх хүн энийг л би хянах юм байна гэхээр яг саяны хамгийн амрах нарыг нөгөө түлжмаач гэсэн хэлээд байгаа шүү. Тэгэхээр энэ хэл заагаар хэнийг одоо хянах гээд байгаа вэ? Хэнийг өөрчлөх гээд байгаа вэ гэдг нь л агаад байгаа. Тэгэхээр хэл зааг тавиад би тэр хүнийг өвтгөх биш те. Хэл зааг тавиад би тэр хүнийг хянах биш. Хэл зааг тавиад би тэр хүнийг өөрчлөх биш. Хэл зааг тавьснаар би өөрийгөө хамгаалж байгаа юм.
Хилцааг тавьснаар би энэ хүн рүү халтах биш өөртөөгөө харилцаж байгаа. Хилцааг тавьснаар би өөрийгөө өөрчилж байгаа байхгүй тий. Тэгэхээр хилцаа гэдэг маань ер нь л яг та хамгийн ихэнд яг та хэлсэн шүү дээ. Хин би хаана эхлээд тэр хүн хаана эхэлж байгаа гэдэг тий. Яг л энэ ялгаа байгаа байхгүй тий. Тэгэхээр миний зорилго энэ хүнийг хянах биш, миний зорилго өөрийгөө хянах байгаа. Би хаалгаа хаач чадах юм уу тий. Энэ хаалгаа хэрэг чи надад байгаа юм тий. Тэгэхээр би тэр хүнийг угаасаа өөрчилж болохгүй, энэ эргэж надад байхгүй, өвөргч надад байхгүй гэдгийг л ойлгочих хэрэгтэй юм шиг байна. Тэгээд харин тэр хүнд та санал бол тавьж болох юм тий. Болно. Тий. За чиний энэ үг намайг өвтгөхөд байна тий. Энэ үйлдэл намайг өвтгөхөд байна. Чинийгээ болж болох уу гэдэг санал тавиад тэгээ хэрвээ тэр хүн маань надтай одоо харилцаагаа хадгалахыг хүсэх юм бол тийм ээ энэ чигээрээ харилцаагаа үргэлжлүүлэхийг эсвэл тэр хүн маань ажиллаад ороод ирнэ. Хэрвээ тэр хүн өөрөө хүсвэл тэр хүн өөрөө өөрчлөгдөж штэ тий. Тэр хүнээс би биш. Хилцааг маань одоо яг саяных шиг ажилтдаг гэсэн үг байхгүй юу? Битээр харилцаанда болохгүй юм хоорондоо яхан ярилцлаа. Нэгнийхээ төлөө хичээж штэ тий. Энэ харилцааныхаа төлөө. Хэрвээ тэр хүн бас үгүй гэж зураасаа татчих юм бол би энийг давах хэрэггүй юм байна гэд хойшоо болоод би өөрийгөө хамгаалах тухай болчихж байгаа юм. Тэгэхээр нөгөө хүнтэй хамааралтай юм ерөөсөө биш байх нэчлээ тэр хүнийг үзье ядаал хинаал өөрчлөх гээд байгаа ш. Би өөрийгөө хамгаалж байгаа юм. Би өөрийгөө өөр нь байлгаж байгаа юм. Яагаад тэгэхээр зарим нэг ингээд нөгөө хортой гэдэг штэ тий. Бүр тийм харилцаанд байгаа тахаар хамгийн амжигтай нь би өөрийгөө алдаад идэх тий. Би өөрөөсөө өөр хүн болж эхэлдэг. Би нөгөө хүнээ дагаа ууралдаг болж эхэлдэг, чанга дуурдаг болж эхэлдэг тий. Магадгүй дагаа шууд хяндаг болж байгаа байхгүй тий. Намаа хянж амж би өөрөө хяндаг. Адилхан гэх тий. Тэгтэл энэ номын маань нөгөө дид галчиг гэдэг штэ тий. Намны доор байдаг. Хамгийн эрхэм чанараа гээхгүйгээр бусдыг хайрлах нь гэж байгаа юм. Тэр хилцаагийн маань өөрөөсөө л энэ байгаа юм тий. Би өөрийгөө гээхгүйгээр бусдыг хайрлах тухай. Тэгвэл на бусдын сэтгэлийг бодож ийн тэр маань энэ маань гэд би өөрийгөө гээгээл энэ харилцаар олчих юм бол энэ харилцаанд би жинхэнэ өөрөөрөө байж чадахгүй. Энэ харилцаанд би өөр хинэгний дүрхтэй болчихж байгаа юм. Тэгэхээр нөгөө талаасаа энийг муухагаар хэлэл би нөгөө хүний хуураад байгаа юм тий. Тийм шүү дээ. Тий. Тэр хүний одоо би өөрөөсөө өөр дүр эсгээд тэр хүнийг өөртөөгөө найзлуулад байна гэсэн үг болчиход байна шүү дээ. Тэгтэл тэр хүмүүний үнэн дүрийг таниад битээр нийлэхэр байсан бол эртхэн хоёр тийш болсон дээр байгаа байхгүй тий. Тэгэхээр өөрийгөө л гээж болохгүй тий. Энэ хүнийг бож ингээд би өөрийгөө гээгээд би өөрийнхөө зүрх сэтгэлийг алдаад сэтгэлээ бүр ингээд сэмэлж дуустал нь тий. Хүлээнэ гэдэг чинь айгуу тийм би өөртөө айгуу муухай хатуу хандж байгаа л байдал болж байгаа. Тэгэхээр сэтгэл маань сэмрээ дуусчих штэ. Тэ эн чинь сэмрэнэ гэд дуусчих. Тэгэхээр би сэтгэлээ яаж хамгаалах юм те? Итгэлээ алдахгүй яаж байх юм те? Тэгтэл энэ дахиад нөгөө хилцааг дээр хэлэхээр нэг удаагийн асуудал юм уу те? Ерөөсөө яригдахгүй байгаа. Хид хідэн удаагийн давтамжтай те? Заримдаа бүр ингээ уучлаараа нүнгүү болцсон байдаг штэ. Одоо ингээл нэг юм алдаа хийгээ нэг алдаагаа ингээл жилд 10 давтдаг хүн байлаа гэж үтэй те? Тэгэл уучлахгүй болгон чи намайг уучлах хэвээр гэд дахиад тэр алдаагаа татангуудаа чи одоо нэг гэж тоол гэлүүлэн чи айгу утгагүй болчих шүү дээ тий. Тэгээд тэр хүн энэ алдаагаа давтсаар байна, өөрчлөхийг хүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хүн иймэр үлдэхийг хүсчээ гэж бодчихвол одоо өөрийгөө хамгаалсан үүрэг надад болчихж байгаа. Тэгэхээр энэ хүн өөрчлөлтүүдээ нотолчлоо, баталчлаа тэгвэл би өөрийгөө хамгаалъя, би өөрийгөө гээхгүй. Тэгэхгүй бол би сэтгэлгүй хүн болчих гээд шүү. Тэгэхээр би хүнд ч итгэл тэр хүнээс болоод би хүнд ч итгэхэ болоод тэр хүнээс болоод би бүх хүнийг үзье ядаад тэр хүнээс болоод би хэнийг ч харилах чадамжгүй нэгэн болчвол айгүй харамсалтай байгаа. Тэгэхээр хэл зааг маань яг өөрийгөө хянах тухай юм аа л гэж. Одоо ингээл бодохоор ерөөсөө маш чухал зүйл ингээл хэл зааг нь юу юм бэ гээл тэгэхээр явж нөгөө өөрийгөө хайрлаарай гэлээдэг тийм хүмүүс өөрийгөө хайрлаарай гэдэг чи яг юу гэсэн үг юм бэ? Хайрлал гэдэг ах ингээл тэгэл ингээл маш олноороо буруу ойлгох та өөрийгөө хайрлаарай гэж байгаа чинь юу гэдгийг те гарч нэг гоё хувц авах. За эмэгтэйчүүд бол гоё нүүр юугаа будах. За хүмүүстэй илүү найз нөхдөөгөө илүү цаг гаргах ч гэдэг юм уу те. Ингэж л ойлгох гээд байдаг бол эсэргээрээ яг өөрийнхөө зүрх сэтгэлд одоо ямар нөгөө талаас ирж байгаа ямар зүйлийг оруулахгүй байх уу? Энэ маань ингээд өөрийгөө хайрлах байгаад байна. Тэгэнгүүт би өөрийгөө яг эрүүл бөгөөд зөвөр одоо нөө хянц сурж байна гэсэн үг байна. Тэгвэл амьдрал дээр болохоор хүмүүс тэгж хардаг штэ. За би энэ хүнтэй хил хязгаар тогтоолоо тий. За мэдээч зарим одоо хүнтэй бол яалтчгүй бүр хүчээр зүгээр ингэж одоо юу гэдгийг тий. За энэ хүнтэй харилцахгүй гэдгээр ингэж тогтооход ингээ хил хязгаар маань эрүүл болоод харилцааны хувьд болж байгаа бол зарим хүнтэй бол ингээл мэдээч одоо тий өдөр тутамдаа ингээл харилцаанд ороод яхад бол одоо юу гэдгийг тий би энэ хүнтэй энэ хүн надтай ингэж харилцах юм бол би ингэж хэлнэ гэдэг ч юм уу. Энд дээр бас ингээд нөгөө жим гэдэг энэ сэтгэл судлаачийн хувь зөвлөгтөө тэгсэн байсан шүү дээ. Одоо тэр өөртөө таалагдахгүй байгаа тий болохгүй байгаа нөгөө хүмүүний хэл хязгаарыг зөрчөөд байгаа үед уурлаад өндөр дуугаар
одоо тэр хүнтэй маргалдаад хэрэлдээд ингээд харилцах биш. Тайвнаар, айдуу зөөлнөөр тий тэр хэл хязгаар тогтоох гэж байгаа үг хэлээрээ тий. Тэгээ тэр хүнийг шууд буруутгаал тэр хүн лөө дайрч товтлохгүйгээр тий гэд яг ингээд чин сэтгэлээсээ ингээд чамаг би ойлгож байна тий. А гэхдээ надад яг ийм мэдрэмж төрлөө. Тийм учраас дараагийн удаа хоёлаа нэг ийм байдлаар харилцъя гэдэг. Энэ харилцааг үүсгээрээ гэд сэтгэл судлаач маань хэлээд а тэгэнгүүт нөгөө энэ номын зохиолч маань ч гэсэн би яг тэгэж харилцаж ингээд сурж тий сурж байгаа сурсан гэдэг нэг ийм өгнөд бичсэн байсан. Тэгэнгүүт надад болохоор одоо ингээд хүмүүс ингээд хэл хязгаар хяналт хоёрыг яаж ялгах юм бэ гэдэг юм ингээд байгаад байгаа нь. Юу гэдгийг те нөхөртөөгөө муудлаа маргалдлаа гэж бодъё. За нөхөр маань ингээд юу гэдгийг ингээд надтай муухай харьцаад чанга дуугаар ингээд загнаад ямар нэг доромж үг хэллээ. Тэгэнгүүт нь юу гэдгийг те би нөгөө нөхөрлөгөө ингээд уурлахтаа хэрвээ хяналт байх юм бол чи над руу хизээч ингэж хашгирч болохгүй заа ёо гэл ингээд те үцгэх нь штэ. Харин нөгөө айдуу дуугаар зөөлнөөр илэрхийлье гэж байгаа бол те чи над руу гээд хашгирч ярих юм бол дараагийн удаа хоёлаа яриаг үргэлжлүүлэхгүй зогсооё. Тэ тайвшраад хоёлаа хамт дараагийн яриаг ярилцъя гэдэг яг энэ нэг юм бодит кейсээр ингэж тайлбарлаж байгаа юм бол хүмүүс ойлгох юм шиг. Тэгвэл хэл хязгаарлал юм чинь би хэл хязгаараа тогтооно ингээд ч болтгой тогтооно гэх юм бол тэнд ингээл нэг юм алалцаа яваад л ах юм байна да гэж бодоод байгаа байхгүй юу. Хоорондоо үзээлэвэл үзээлээ шүү дээ. Тэгэхээр ялангуяа нэг ойролч харалж байгаа үед хүний толгойж ажиллахгүй тий дараа нь харамсах үг үйлдэл маш их хэлдэг тий. Тэгэхээр яг нэг хэдхэн секундын л асуудал шүү дээ тий нэг 10 тоолчихтол тэр уурах юм да тий 3 удаа тий. Тэгээд энэ дас байсан шүү дээ яг нэг тоог нь мартчих хэдэн минут л тий 30 минут ч гэлөө тий 20 минутанд ингээ хүний тарих амраад тий тайвширчдаг гэж байгаа юм тий. Тэгэхээр энэ юмнуудыг бас нөгөө харилцаанд тогтоогоо тий. За хоёлоо нэгэн луга дайрал давшлал гэх юм бол яриагаа зогсооч гэдэг ч юм уу тий. Тэгээд энэс нөгөө нэг яг таныг алж байхаас бодогдлоо л да нөгөө энэ нөгөө зохиогч маань өөр маш хүнд юмар туулсан гэд тий. Тэгэхээр зохиогч маань ингээд уншуулыг харж байгаа маш олон хүнд хагалгаагаар явсан. Тэгсэн хэрнээ бүр ингээд нөө мэс цасалч юм чин та бүр ингээд аваард орсон хүн шиг дотор ихтэн чи ингээд байрал нь бараг ингээд яатсан байна гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр эндээс нөгөө нэг яг нэг анзаарсан зүйл маань юу гэхээр хүний бие ингээд өвтгөр сэтгэлээ чирвдэг, сэтгэл өвтгөрөө биеэ чирвдэг. Энэ хоёр чиг нэг л юм ба зоосны л хоёр талаа байгаа. Зоосоо чи ингээд салгаж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ тэгээ гаднаасаа харахад биеийн сайхан ирүүл юм байна гэд те. Зүгээр гэж харж болохоор болчихж байгаа байхгүй тий. Сэтгэл нь өвдсөн явж байгаа л тухайн хүмүүс маань бүр биений хувьд хүртэл тэгж өвддөг тий. Ажиллаж амьдрах боломжоо хүртэл алддаг байх нь шүү дээ тий. Тэгэхээр нэгнийхээ сэтгэлийг аль болох ингээд юм сэмэлчихгүй тий. Яачих вэ гээ тий. Бид нар зөөлөн бодох хэрэгтэй байхгүй тий. Ойр дотн харилцаанаас л бид нар хамгийн их гэмтдэг шүү дээ тий. Тэгэхээр бид нар удамжинд дайрлаж байгаа хүнийг нэг юм айтайхан харагдгаад бид нар бие яаж авч явдаг лээ тий. Тэгэхээр эсэргээрээ би яг хажуудаа байгаа хайн ижил хамт амьдарч байгаа үр хүүхдийн хувьд тий. Бид нар тэдрийнхаа сэтгэлийг би илүү бас бодмоор байгаа байхгүй тий. Ялангуяа Монгол аав ээж нарыг түрүүний хэлдэгчлэн тий. Хүүхдийнхээ нөгөө нэг юм бие даасан хүн эн чинь нэг хүн штэ тий. Бараг 40-тэй 50-тай ч гэсэн эн чинь миний хүүхд юм чинь гэл тий. Туртаа өгөө хэлж болно, туртаа үйлдэлээ би хийж болно гэж ойлгоод байдаг тий. Гэтэл яг та сэтгэлийн хайрлах гэдэг бол гадны хүний биш хажуудаа байгаа хүний сэтгэлийг илүү хайрлах хэрэгтэй юм шиг тий. Тэрнийг илүү бодолцох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ хин нэгний сэтгэлийг сэмлээд байгаа хүн магадгүй бага насандаа тий магадгүй маш их одоо тэр сэмлэлтийг авцсан тий маш их одоо олон янзаар сэмлүүлсэн л хүн байгаад байгаа гэж сэтгэл судлаач нар ярьдаг штэ. Тэгэнгүүт энэ дээр 40-р хуудсыг хоёлаа харах юм бол одоо доголдлыг яаж илрүүлэх юм тий харилцаанд гараад байгаа тэр сэмлээд байгаа тэр доголдлыг одоо хэл хязгаар зөрчөөд байгаа тэр доголдлыг яаж илрүүлэх юм гэдэг дээр зөвлөгөө өгсөн байсан л да. Энийг бас хүргэе тий. За тийм. За би уншиж өгөх чадах уу? За та уншиж байгаа. Сэтгэл зүйчдийн маань болохоор Лизад ийм зөвлөгөө өгсөн байгаа юм. Харилцаанд тань ямар доголдол үүсээд байгааг үннээр нь олж харна гэдэг маш чухал. Хэрвээ та өөрөө чадахгүй байгаа бол мэрэгжлийн хүн юм уу? Амьдралын ухаантай хүнд хандан олж харж нэрлэн тодорхойлж чадахгүй байгаа зүйлсээ мэдэж аваарай. Хүний зүрхэн дэх зорилгууд гүний ус мэт ухаан бодолтой хүн энийг гадагш гаргана гэсэн байдаг гэд нэг дэх зөвлөгөө нь. За хоёр дахь зөвлөгөө нь болохоор заримдаа та төрж өссөн гэр бүлийнхаа харилцааны хэв маяг хүүхэд насныхаа амьдрал болон бусад зүйлсийг ухаж судлах, олж мэдэх хэрэгтэй болдгоо гэж яг саяны нөгөө багтаа сэмлүүлээ л хэлсэн тийм. Тэгээд ингийн тулд амьдралдаа туулж өнгөрүүлсэн зүйлсээ эдгээр нь танд хэрхэн нөлөөснийг нягталж дүгнээрэй. Танд нөлөөсөн хүмүүсийг нэрлэн тогтоох ёстой болохоос буруутгах хэрэггүй шүү гэсэн байна. За үүний тулд танд хэрхэн туслахаа мэддэг мэрэгжлийн хүнд хандах нь аюулгүй байх болно.
Тэд таны бага наснда дагаж мөрдөж байсан дүрм, журам, таныг өөр хин нэгний дүр тувирхаас өөр аргагүй болгосон шахалт зэрэг нь танд хэрхэн нөлөөлж, улмаар доголдож, буруутсан зүйлийг энгийн хэмээн хүлээж авахд хүргэсэн болохыг сайтар ойлгоход тань туслах болно гэсэн байгаа. Тэгэхээр хүүхэд нас руугаа бид явхаас л аргагүй. Том болцоод л би насанд хүрсэн 30-та 40-та хүн миний энэ туулж явсан зөв штэ гэл зүтгээд байх штэ. За 3 дахь нь болохоор дараах асуултуудын талаар тунгаан бодорой гэсэн байгаа. Амьдралаа эргэн дүгнэхэд үнэн байгаасай гэж хүсдэг зүйлс маань бодит байдалтай хаана хэрхэн зөрчилдөж байна вэ? Хоёрт нь болохоор би аль харилцаанаас болоод хамгийн ихээр сэтгэл хямарч шаналж байна. Амаараа заа гэж хэлж байгаа ч гэсэн би махбод сэтгэл зүрхээрээ үгүй гэж хэлдэг үедээ бодорой гэж байгаа. За дараагийнх нь би харилцаанаас болоод зовж шаналж байгаагаа үгүйсгэн дарахыг оролдож гинүү. За дараагийнх нь угаасаа л бид ингэдэг гэдэг шалтгаанаар та гэр бүлийнхаа хин нэгний муу зан авирыг далдлах юм уу? Зөөлөн хүлээж авах хэрэгтэй болдгоо. Би хизээ ямар үед үнэт зүйлсээ үүсгээд амьдрсаар байна вэ гэдэг энэ асуултуудыг Лизад маань сэтгэл зүйч нь өгсөн байгаа юм тий. Тэгээ энэ асуултуудаар ингээд Лизагийн маань хувьд бас маш олон зүйлийг хараад яг ингээд туулаад хамтдаа ингээд өсөж хөгжөөд явсан гайхалтай түүх байгаад байна. Тэгэхээр л ерөөсө хүмүүс бид нар өнөөдөр бас та яг бодож суугаавал тий. Яг эдгээр асуултууд аль нь байна вэ? Магадгүй би хүүхэд насндаа намайг тэр хүн ингэж охироож исэн да. Тэгээ намайг энэ хүн ингэсэндээ би өстө насаараа л үзен ядаж амьдарч байгаа гэсэн юм нэ. Яг тэн дотроо байгаад байна уу? Тэр хүнийг те ингэсэн тэгтээ хөрх энэ хүн ч гэсэн бас сэмлүүлээл явж исэн юм байна штэ. Тийм учраас надад ингэж хандсан юм байна штэ. Би хил хязгаараа тогтооцсон. Одоо би цаашаа явах хэрэгтэй гэдэг энэ зүйл нь сайн үдэлт юм шиг байгаа. Яг үнэ тий. Тэгэхээр эндээс яг харахаар яг мэрэгчлийн хүний тусалцаа бас айгүй чухал гэдэг байсан онцлмоор байна л да. Би өөрөө бас ингээд харилцааны маш хүнд юм дор явсан. Тэгэхдээ сэтгэл зүй гэдэг нь ойлголтын талаар мэдлэггүй байсан болохоор би ингээд дотроо шаналал тий. Яахаа мэдгүй. Яахаа мэдгүй. Яг нь найзууд дээр очноо ярина. Нөгөө хэд мэн хамт сонсож өгөн тий. Өөр би хийч чадахгүй тий. Яг ингээд нэг юм гацчихсан байсан тий. Тэгээд нойр гүдсэн байсан тий. Яахаа мэдгүй, хин татгаа мэдгүй, өвдөн байнгын. Тэгээ байж яг бас адилхан нөгөө ингээд бас хүнд юмар туулаад гарсан нэг найз маань намайг сэтгэл зүйчтэй бараг хөтлөөд мөргөөд сүгдөөж хэрж авчижсэн. Тэгээд тэр би сэтгэл зүйч маань намайг ингээд оншлаа. За чи тим юм уншаа судлаарай. За чи уншиж судалдаг юм чи интернет ороод нэг юм хүчрэх хийлэлгээд нэг сэдв уншчих ч гэдэг. Чи нэг ийм нэг сэдв уншчих гэж чиглүүлсээр хагаад яг ингээд бүх асуудлынхаа ингээд тэгэл яг төрмөнд хэлдгэр хүүхд насных амьдрал дээр очиж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг нөгөө яг таны хэлдгэр би тэгж боддог байхгүй хүчрхийлэгч би бодно ч гэхээс бас зөндөө олон хүмүүс батлаад байгаа тий. Хүчрхийлэгч гэдэг байгаа хүмүүс ч юм уу тий. Бусдыг зовоод байгаа хүн гэдэг чинь багадаа сэтгэл нь бараг сэмрээд дуусчихсан. Сэтгэлээ сэмэрсэн гэдэг маань тэр хүн бусдыг хайрлах чадамжаа алдчихсан хүн юм аа гэж байгаа. Гэтэл тэгтээ энийг ингээд цаашлуулад бодохоор тийм тэр хүн үнэхээр өнгөрсөндөө хэцүү зүйл туулсан байж болно, завсан байж болно. Энийг үгүйсэхгүй. Тэгтээ өнөөдөр тэр хүний туулсан юмнаас болоод тэр хүн өөрийгөө өөрчлөхийг хүсэхгүй байгаагаас болоод та хохирогч нь болох ёсгүй юм аа л гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр үнэхээр тухайн хүний харилцаа хандлага тий таныг удаан хугацаанд шархлуулаад байгаа бол гимтээгээд байгаа бол тий зүрх сэтгэлээ чинь бие махбодыг чи өвтгөд хүргээд байгаа бол өнөөдөр тавгүй гэж хэлэх. За бүр ястай болчиход байгаа байхгүй тий. Тэгэхгүй бол би сэтгэл зүйн хувьд хямрсааргаад биемэн дагаад өвддөг болно тий. Хямрдаг болно. Тэгэд энэ өвдөлтийг даахгүйгээс болоод олон хүн бас амиа хорлох ч юм уу шийдэлт бас хүрдэг тий. Тэр ингээ ботхоор бид нар өөрийгөө хамгаалах ёстой. Тэгээд бүр яг энэ хүн харилцаанд үгүй гэж хэлээд энэ нь нөгөө хүний үзий ядж байгаа гэхээс л нөгөө хүний хинж байгаас илүү дахиад өөрийгөө хамгаалж байгаа үйлдэл болчиход байгаа байхгүй тий. Энийг л бид нар айгүй ойлгох хэрэгтэй байна гэдэг. За хоёуланд нь 2 минут үлдсэн байна. Тэгсэн үү. Тийм байна. За 2 минутанд юуг одоо хуваалцмаар байна. За энэ болохоор би нэг үдэлтэй холбоотой нэг хоёрхан энэ төгсгөлд нь хэлчихв. Тэгэхээр энэ дээр нөгөө харилцаа нуран унах цагийг хүлцэж үйл болох хязгаарыг тогтоохоор асар том ялгаатай гэсэн байгаа. Тэгэхээр дахиад нөгөө хилцаа гэдэг нь би юу хүлцэн зэвчхийн гэдгээр тодорхойлчих юм бол та гинт харилцаа чинь нурахыг хүлээхгүйгээр те болохоо болонгууд л нэг улаан давтцаг гэж ред флаг яриад байгаа штэ гараад эхлэнгүүд өө эн чинь миний хилцааг зөвчөөд байгаа юм байна. Өө энэ чинь би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна гэдгээ харж мэдээд урьдсан сэргийлэх боломжтой те. Нэг бол та харилцаагаа анханаас их аятайхан зөв дуусгах боломж нь үсэх юм байна те. Тэрнүүхээс энэ дээрээ бэлтгэлгүй явж ивэл өөрөх сэтгэлийг хамгаалж мэдэхгүй шүүлтүр тавиаг байх юм бол маш хүнд хагцал те өдөлт таны амьдралд
гинт орж ирнэ. Эндээс болоод маш олон хүн хохирдог тийм ээ. Тэгэхээр асуудлыг дуусгахтаа хүртэл зөв дуусгая те өөрийгөө хамгаалж дуусгая гэдэг дээр энэ үүдэлтгээд аягүй онцолж ярьсан юм шиг санагддаг номон дээр. За үнэхээр одоо чухал одоо агуулгыг багтаасан ном байгаа. Би бол 99 дэх хуудсан дээр явж байгаа гэд үннээ үтсэн. Тэгээд надад яг энэ 99 дэх хуудас суртал уншихад бас нэг агуулга маш чухал байсан. Энийг хилээд өндөрлөе. Ямар нэгэн зүйлийн талаар одоо тий хөндөж ярилцсан учраас харилцаа гэдэг зүйл өхөж мөхөнд төдийлөн үгүй гэдэг энэ үг байсан. Тэгэхээр одоо гэр бүлийн радио ч гэсэн үргэлжил хэлдэг тий нөхөр маань намайг ойлгохгүй, эхнэр маань ингээд байна, ажил дээр ингээд энэ тэр тэгээд байна гэл ингээл ярьдаг тий. Тэгвэл ярилцаарай, ойлголцаарай. Ярилцаж ойлголцохдоо тэгвэл өнөөдрийн яг энэ сайн хэлцаа гэдэг номон дээр байгаа шиг би өөрийнхөө үйлдэлд гололж анхаарад миний зүгээс яг ийм агуулга надад байна тий. Би ингэж мэдэрч байна, ингэж хуваалцмаар байна. Хоёулаа хамтдаа энийг ингэж өсгий, хөгжүүлээ гэдэг яриа үсэх юм байна гэдэг дээр ингэж очиж байгаа. Хэрвээ тэгээд үнэнхээр одоо тэр хүн өөрөө өөрийнхөө ямар байгааг ойлгохгүй хажуудаа байгаа хүмүүсийг би хайрлалгаа гэж сэмлээл авах юм бол тэр харилцааг харин сайн үдэл дээр зогсоох боломжтой гэдэг энэ үгээр өнөөдрийнхөө амьдралын хүч сэтгэл зүйн боловсрал олгох нэвтрүүлгээ өндөрлөж байна. Тэгэд өнөөдөр сайн хэлцаагийн дараа миний харилцаа хаан дуусаад таны харилцаа хаанаас эхлэх учиртай юм бэ гэдэг сэдвээр захир шинжилгээ магистр анги солонгос хэлний орчуулагч 20 гаруй номыг орчуулсан 10 гаруй номыг редакторлсон монголчуудад хүргэсэн хамгийн сүүлийнх нь ном болохоор өнөөдрийн битээр ярьсан сайн хэлцааг сайн үдэлт гэдэг ном байла. Жавцаада баярлалаа. Ажлын амжилт баярлалаа. Баярлалаа. За тэгээд түр баяртай эх 7 хоногт амьдралын хүчийг шинэ дугаараар эргээд уулзъя. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж хожил өөрийгөөч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ. Секунд хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа.